За амралтын өдрийн мэнд. За олон жил ярьсан нурууны өвчний тухай лайвээр яриад сайн ойлгохгүй юм шиг байна шүү дээ. Тэгээд постлоод оруулсан чинь олон улсууд одоо тэгээ яах вэ гэдэг ийм асуулт тавиад байна. Нурууны өвчний зовоорыг зовоортой ноцолдож 13 жил болжээ. Яг хүмүүс ингээ янз янзаар мэдэмхээрээ л байна. Хагалгаа сайн, хагалгаа илгээ нам болсон. За тэгээд дасгал хөдөлгөөн хийгээд гэдэг юм уу, хужирт сайн. Тэгээд яг ингээд өөрөөсөө таарсан юмнуудыг л яриад байна л да. Зөвхөн яг энэ би ч энэ нурууны өвчнөр дагнаж байгаа шүү дээ. Өөр янз янзын барихгүй байгаа. Тэгээ яг энэ өвчнөр дагнаад бас нэг олон жил ажилласны хувьд ер нь бол бариулах зүгээр шүү. Ер нь бариулах хэрэгтэй. Нурууч одоохондоо хэвийн байж байвал дасгал хөдөлгөөн мэдээж хэрэгтэй. Хэвийн нуруунд бол нуруугаа хэвийн сайхан хадгалъя. Альва нэгэн өвчнөөс архагших хүндрхээс сэргийжээ гэвэл мэдээж дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Жингээ барих. Дасгал хөдөлгөөн дотор бас учиртай. Сонголтоо сайн их. Булчинга сонголт бол ерөнхийдөө хүний биеийн булчинг агшаахгүй, хөшөөхгүй л гэж байгаа. Хөшөл гэдэг эхлээд булчин дээр явагддаг зүйл. Булчин хатвараад мод болохлээр л ер нь хүний хөдөлгөөнийг хордог. Чөлөөтэй хөдөлгөөн байсан яснууд чинь суултаал хийдэг, суултлуулдаг. Булчингийн өндөр хөшөлтөд сэргийлэхэд тулд сонголт. Энэ манайхны сүүлийн жилүүдэд йог их модонд орсон. Миний бодлоор бол йог бол зүгээр шүү. Йог хийх бол энэ зүгээр. Тэгтээ нэг юмыг анхааруулхад эрүүл нуруутай нурууны өвчин архагшаагүй тийм улсууд дээр йог зохино. Нурууны анхаг өвчтэй хүн бол ямар ч йог нэмэргүй. Ямар ч йог, ямар ч сонголт нэмэр байхгүй. Нэгэнд архаг болцсон бол. Яагаад вэ гэхээр би та бүхэнд учрыг хэлээд өгье л да. Яагаад вэ гэхээр хүн өөрийнхөө бие дээр өндөр ачаалал өгч чаддаггүй. Одоо жишээл бэлгүүсээрээ мушгах ч юм уу, уршаага биеэ сунгаж татах ч юм уу. Тэн дээр хүн яг ингээд сунгаад ирэхэд өвдөлт ирээд эсвэл зовөр хүрээд ирэнгүүт нь болчтой. Тийм учраас нуруугаа идэх хэмжээний йогдож чадахгүй гэсэн үг. Энэ цаашаа явж өгөхгүй байгаа, сунж өгөхгүй байгаа энэ зүйлүүд чинь бариад сунгадаг байхгүй юу. Дээрээс нь залхуу хүмүүст бол энэ альва нэгэн дасгал хөдөлгөөн гэд чинь үргэлжийн хийж явах хэрэгтэй зүйлүүд ч дээ. Зөвхөн нэг 2 өдөр хийгээд ч юм уу болждаг тийм зүйл биш. Өдөр болгон. Тэгээд ингээд ажил дээрээ ядрах ч юм уу, стресстэй завгүй ч юм уу, одоо юу гэдгийг боломжгүй ч юм уу, тийм усуд бол шууд бариач дээр ирээд сунгуулсан амар залхуу хүмүүст. Ер нь ямар нэгэн дэглэм, спортын дэглэмч вэ, хоолны дэглэмч вэ, энэ төр юмнууд чинь бол ер нь орлоготой усуд. Дээрээс нь жоохон завтай хүмүүсийн л ажил штэ. Тэрнээс хүн болгон одоо юу гэдгийг йогдоод ч юм уу би бол ерөөсөө фитнес ярихгүй байгааг манайхан анзарж байгаа. Фитнес бол булчин бол улам чангалдаг. Фитнесийн дасгалууд булчин сулна гэж хизээч байхгүй. Булчин дээр дандаа ачаал өгж булчин дандаа зангируулж чангалж идэг ийм зориулттай. Угаасаа зориулт нь тэр юм. Янз бүрийн төхөөрөмжүүд дээр төмөр өргөх барих гэдэг ч юм бол дандаа булчин агшааж идэг. Булчин бол байнга агшаадаг гэсэн үг. Фитнесээр одоо нуруу засна гэж юусаа байхгүй. Тийм байдгүй.
Би оддоо олон фитнесийн усуудыг барьсантай спортын ч гэсэн. Фитнесийн бүр клубын багш хүртэл над дээр ирж бариулж лээсэн. За тэгээд тэр клубид олон жил хичээлсэн барьсан бүр мод болчулуу болтлоо зангирчсан тийм усууд хүртэл. Тэгэхээр энэ фитнесээр нуруу засна гэдэг ойлголт бол ерөөсө худлаа. Энэ хүмүүсийн дунд манай монголчуудын дунд нэг юм ам яриа худлаа ингээд хөөсөрцөн ам яриа амар их байдаг. Тэгээд игчдэг, ингээд игчдэг. Одоо энэ миний юун дээр миний постны доор шууд хагалгаанд орсон тэр хагалгаастаа нам болдог энэ төргээ бичсэн байгаа. Хагалгааны ерөнхийдөө хагалгаа хийлгэсэн хоёр хүний нэг нь бол ахаад хагалгаанд ордог шүү. Та нар энийг зөвхөн энэ бодит амьдрал дээрээс олон удаа сонсож байгаа. Хагалгаа хийлгээд ахаад хагалгаанд орсон, ахаад өвдөд үнсэн гэдэг ийм яриаг бол хоёр хүний нэг нь бол ахаад хагалгаанд ордог. Хагалгаа имжлэн гэж байхгүй. Хагалгаа нурууны суулт застдаггүй. Хамгийн гол нь тэр байхгүй юу? Хагалгаа бол зүлхийсэн дискийг л хусдаг. Тэрнээс ч нурууны тэр ахаг суултууд хэврээ байгаа. Нурууны суулт застдаг хагалгаа гэж ерөөсөй байхгүй. Тэрээс мэдрэлийн тэр судсан дээр дарцсан байж байгаа тэр мэдрэлийн язаар гэж байгаа. Зүлхийсэн байж байгаа зүлхийдийг л хусдаг. Хагалгаагаар идгэн гэдэг бол ер нь бол эрсдэлтэй. Хагалгаа тэгээд өөрөө тийм бас хүний биед тийм сайхан таатай зүйл биш. Гам сахиулдаг, ахаад хүнд юм өргөх хоройтой болчдөг. За тэгээд ахиж өвдөх магадлал өндөр. Над дээр 3 удаа хагалгаа хийлгэчихсэн нуруу нь одоо ингээд битүү ойдл болчихсон. Одоо ахаа ахиж хагалгаанд ормооргүй байна. Бүр ингээд шантраа зүрх хөөхөд ах юм аа. Одоо энийг яах вэ гэж орж ичсэн усууч байгаа. 3 хагалгаа бүр нуруунд дээр 3 удаа хагалгаа орчихсон. Би энэ нурууны өвчний тухай олон жил ярьж байна. Хүмүүс ерөөсөө тоодоггүй байхгүй. Миний одоо юу гэдэг нь ингээд миний энэ хэдэн мянган лай байгаа ш. Бүр хэдэн мянгаар нэрнэ. 100 ч биш. Энэ дээр зүгээр миний нэг аяллаа ч юм уу, амьдралын ч юм уу, эсвэл одоо юу гэдэг нь даалт ертөнцийн сүнс өдрийн тиймэрхүү лайвуудыг сонсоод байх хүмүүс яг өөрсдийн эрүүл мэндийн тухай, яг өөрсдийн амьдралын чанарын тухай ярьж байгаа энэ зүйлийг бол ерөөсө тоодоггүй байхгүй. Уг нь бол хамгийн тоохор зүйл чи энэ байгаа. Хамгийн их авууштай, ухаантай хүн бол энэ дээрээс сэрэх хэрэгтэй байхгүй. Нэр би юу болоод байна гэж. Яг ингээл нуруу нь өвдөд бүр эцтэй тулаад ингэсний дараа л гинт орж ирдэг. Би урдныхаа лайв дээр ярьж л байсан. Таны дагаад ингээд 5 жил болж байна, 7 жил болж байна, 2-3 жил болж байна гэд. Чи тэгээд яг тэр дагсан үеэсээ эхлээд нуруугаа засуулж авахгүй яасан бэ? Яттай нэг орж ирээд ганц чудаа болтоход харуулж авахгүй яасан гэж. Харин тийм ээ. Яг го тэгээд зав болохгүй ажил төрөл хэцүү энэ төргээд ингээд шалтгаан тооцоол гэдэг. Өөрийнхөө эрүүл мэндэд зав гаргахгүй ингээд өөр юмд болохоор ингээд завгүй чөлөөгүй ажиллаад идэг мөртөө эрүүл мэнд дээрээ бол хизээж анхаардахгүй монголчуудын юм зам байна л та. Одоо ингээд нэг зүү хараагийн нэг хүн байж байгаа. Бас намаа заагаад бас 5-6 жил болцсон гэж. Би баталгаа өгч чадахгүй байгаа байхгүй. Бас одоо ингээд нурууны ясан 4-5 дахь үе дээр зүлхийлт үсчихсэн. Хагалгаанд ормооргүй байна гэдэг байгаа. Гэхдээ ямар би хагалгаанд ор гэдэг байгаа юм шүү дээ. Тэгээд наад чи ястаа эргэлзээтэй биш би чамд ястаа баталгаа өгч чадахгүй. Ямар ч ясныг 4-5 удаа яваад үз. Тэгээ хөнгөрж ивэл цааш өргөжлүүлээ. Хөнгөрөхгүй өвчин чи яг хിവэрэ байж ивэл тэгэл одоо өөр элдв долоон зүү тариур шавар бомб гэж явж байгаа шууд хагалгаанд ороорой гэл тэгэл яриа сууж байгаа юм. Үнэхээр тэр усуудын өмнөөс харамсаад байгаа юм шиг. Харамсалтай зүйл байхгүй. Эдийн засгийн хувьд ч гэсэн харамсалтай шүү дээ. Хагалгаанч одоо тэгээ саяар ярьдаг зүйл шүү дээ. Одоо энэ гарант мэд дээр зүгээр дурангийн хагалгаанд худал 10 сая болно шүү дээ. Дурангийн хагалгаан. Тэгээ нээлттэй хагалгаан бол 15 сая болоод. Ингээ явцдаг. За нэг хүнээс 10 сая төгрөг нуруунд дээр хагалгаа хийхэд бол 10 сая төгрөг гарна гэдэг бол энэ ч боломжтой гэхээс илүүтэйгээр боломжгүй усуд маш их байгаа байхгүй юу? Энэ чинь өөрийнхөө нурууг огтлуулахын тулд 10 сая төгрөг төлнө гэдэг бол бас хэцүү шүү дээ энэ чинь. Яаж бодсон? Бид нар өнөөдрийн биднээс өнөөгийн амьдрал ямар байгаа вэ? Бид нар нэг машины ч юм уу, байрны ч юм уу, урьдчилгаа хийлгэж ч юм уу, хүүхдийн сургалтын төлбөрөөр өөр гэр авахын юмнуудаа 10 сая төгрөг гаргаад авахд бол чанга шүү дээ, хэцүү шүү дээ.
Тэгэхэд өөрийнхөө өвчнөд ингээд нуруундаа 10 сая төгрөг гаргаж хагалгаа илүүлэх гээд тэгээд дээрс нь өөрийгөө огтлуулах гээд ингээд байж ин зөвсүүлэх гээд байж ин гэдэг бол энэ чанга зүйл байхгүй. Энийг манайх ерөөс ойлгохгүй. Харамсалтай зүйл байхгүй. Эдийн засгийн өвч төр эрүүл мэндийн өвч төр маш харамсалтай зүйл. Тэгэхэд миний нэг удаагийн барай чинь 40 мянга штэ. 40 мянган төгрөг штэ. Би баг энэ Монголын хамгийн хямдхан барайч шүү. Олон удаа ярьж байгаа. Энэ Монгол одоо яг надтай төстэй ингээд ийм барай үйлчлэгээ хийж байгаа улсуудаас хамгийн хямдхан. Хэдийгээр би олон жил барьсан арга туршлага тэднээсээс баг бүгднгээс нь баг илүү олон жил ажилласан, илүү туршлагатай боловч хамгийн хямдханаар барьж байгаа штэ. 40 мянган төгрөгөөр. Тэгээ эдийн засгаа бодсон ч гэсэн эрүүл мэндэ бодсон ч гэсэн ер нь нуруугаа даруулаад явж исэн энэ чи эрүүлэр идэх арга байхгүй юу. Тэр наалтсан байж байгаа яснуудаас халгаж л байвал сайн. Хүний яс чөлөөтэй хөдөлж л байвал эрүүл байдаг. Хөдөлгөөнгүй болоод тах тусмал тэгээд болохоо байд юм даа нөхдөөд юм. За тэгээд өдрийнхний ажилд амжилт хүсье да. Нурууч яг ингээд хөл рүүгээ бадаараад нурууч нь ер нь бол ингэдэг. Эхлээд ихэнх үедээ бол нуруу өвддөг. Би яг дараалал нь хэлээд өгье. Ихэнх үедээ бол нуруу өвдөнө. Нурууч хидээ тонгоож гэдэг хэд чин завирлал нуруугаар хатгаал тэгдэг. Тэгээ яг ингээд хөл рүү бадаархлаар нурууных нь өвчин байхгүй болчихдог. Айгуу сайн. Олон хүмүүс тэгдэг шүү дээ. Миний нуруу өвддөг хөлөд бадаардаг гэж. Энд чи яг нэг хавдартай адилхан байхгүй юу? Хавдрын 1-р үе дээрээ бол тэр чи одоо ингээд тэгдэг, 2-р үе дээр ингээд 3-р үеийн бүр архаг хэлбэр дээрээ тэгдэг гэдэгтэй адилханаар нурууны жигсэн анхны 1-р үе нь бол тэр ер нь нурууны голоор өвдөөл, удаан суухлаар машин барихлаар өвдөөл тэгэл ингээд эхэлдэг. За тэгээд 2-р үе рүү болохоор өгзөг рүү хатгаж барайл хаяа ингээд цав руу хатгаал тэгээд эхэлдэг. За тэгээ 3-р үе нь бол хөл мэдрэлгүй болдог. Бүр ахаг нь бол хөл мэдээгүй болоо нугарч унаад байдаг. Аль болохоор тэр 1-р үе дээр тэр нэг нуруу нь яг ингээд өвдөөл тонгоогоол гэдийгээл удаан машин суух, удаан ширээний ард суух мухад хөшөөл өвдөөл яг тэр үе дээр л бариулвал илүү үр дүнтэй. Манайхан хөл нь мэдрэлгүй болоод эсвэл өдөр шөнөгүй өвдөөл унтуулахгүй тэгэл өвчин намдаа тариагаар хийгээл, судсаар хийгээл, тэгэл бүрстэ алингаа алдсны дараа л орж ирдэг шүү дээ. Энэ амар хэцүү. Энэ үедээ л орж ирдэг. Тэгээд тэрийг одоо тэгээ шааш нь цасаж янзлахад бол үнэхээр чанга шүү. Үнэхээр чанга. Бүр зүлхийцсэн байгаа байхгүй. Энэ чинь тэгээ зүлхийлч чи олон янз байж байгаа. 0.7 мм гэдэг бол ерөөс хагалгааны заалт. Эмчнэр ингээд ямраадаад таны нурууч нь хаалганы заалттай болжээ гэдэг бол таны зүлхийлч 0.7 мм-ээс их болцсон байна л гэсэн үг. 0.7 мм. Бараг 1 см зохиох гэдэг байна л гэсэн үг байхгүй. 0.7 м-ээс дотшоогоо 0.5 мав ч юм уу 0.3 муу дөнгөж зүлхийж эхэлж байгаа тийм юунуудыг тийм зүлхийлтүүдийг бол барай заслаар засдгийг шүү. Би олон зуун хүний нурууг барай заслаар зассан. Монголчууд ямар баярлаж мэдэх биш. Баярлалаа барайчаа нуруу сайхан болсон шүү гэж маш ховор усууд бичдэг. Маш ховор. Бидний муухай нутал дээр хүний гутаар дөрвөлтөд бүгдээр уралдаж бичдэг мөртлөө хүний сайхан хүний хийсэн буйныг бол хизээч дурсахгүй. Нөгөө дотны найз лайкт ардггүй гэдэгтэй адилхан. Facebook дээр нэг тим яваад байгаа шүү дээ. Дотны ч найз лайкт ардггүй гэдэг. Тэрнтэй адилханаар ер нь өөрт нь хийсэн буйныг өөртөө авсан тэр өгөөмөр сэтгэлийг хизээч ярихгүй. Өөлж гутахтаас олон мянган хүндээ энэ удаан жил чи хүний амьдралын 13 жилийг дандаа хүмүүсийн нуруутай навсалтна гэдэг чинь бол тэг хүн чинь юм мэднэ эцтэй. Яавал нуруу өвддгөө, ямар хүний идэгдгөө, ямар нь идэгдгөө гончтой. Өдөр болгон хүний нурууд харж ахлаа чи энэ чи мэдээс зөвхөн нэг өөрийнхөө нурууг нэг хагалгаагаар ч юм уу шавраар ч юм уу нэг жоохон дарангуудаа мэдэмхээр идэдэг усуудын хажууд одоо надтай нуруугаар маргалдаад бол утгагүй байхгүй юу. Өөр юмар эдийн засгаар ч юм уу одоо юу гэдгийг өөр шинжлэх ухааны
технологи ямар маргаж болно шүү дээ. Би тэрийг бол сайн мэдэхгүй. А нурууны хувьд бол надтай бол маргалдаад мэдэмхийрээд ингэж ах шаардлага байхгүй шүү дээ. Би ч одоо энийг ч одоо бүрстэй гар дээр нь гартал мэдэн шүү дээ. Тийм байна манайхан. Тэгээд хамгийн гол тулгуур эрэхтнэ. Тулгуур нь эрэхтэй. Манай монголчууд баган нуруу гэдэг айгүй гоё зөв үг байхгүй, баган нуруу. Чи гэрийн багантай адилхан байхгүй. Гэрийн баган уугруул тэгээд юу болох вэ? Гэр нуруу шүү дээ. Тийм учраас баган нуруу ч гэмтүүл тэгээд хүн ер нь хөдөлж явж чадхаа болдог. Ийм л зөв шүү дээ. Тэгэхээр энэ тулгуур эрэхтэн баган нуруугаа хайрж яваарай л гэж. Битгий ингээд нэг 5 цасны араас гүйж байгаа бүх мөнгө авчиад тэр месси эмч нарт тэр мис заслын эмнэлэгт авчиж бүгдийг авчиж битгий тушаагаад байгаарэ. Өөрийнхөө эрүүл мэндийг хайрлж яваарай л гэж хэлээ да.